За юу цаанда манайхан өнөөдөр таад Аватар ангийн адлын явдлын 3 дугаар хэсгийг ярьж өгөх бэлэн боллоо. Тийм болохоор таад минь лайк болон subscribe дараад бичлэгээ эхлүүлээрэй. Тэгж үжил бид дараачихаа олон сонирхолтой бичлэгүүдийг хүргэн шүү дээ. Ингээд цуврал руугаа явсан орцгоё. Өнөөдрийн дугаарт 1 минутын кино аппликейшн хамтран ажиллаж байна. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлүүл. Танд 1 минут л хангалттай. Нэгдүгээр анги. За энэ хүү цувралын 3 дугаар бүлгийг эхлэхэд анги өвнөх бүлгийн үйл явдлаас хойш 3-7 хоногийн дараа иргэн сэргэлээ. Тэгэхдээ муу анги минь галын улсын хөлөг дээр сэрүүл яах вэ? Үүний дараа анги сандран хөлгөөс угтах гэж оролдоход хөлөг дээр Катара Соко болон Сокогийн аав Хакото галын улсын цэргийн уцыг өмсөн явж байхыг олж мэдэн ухаан алдаад унчив. Тэгэхээр арайч галын улсад баригдчихаагүй л явж байгаа юм байна л да. За энэ зур Зуко багийнхаа краш Мэйн хамтаар гэрлүүгээ буцан явж байдаг бөгөөд эцсийн эцэст хүссэн зүйлдээ хүрсэн боловч аав нь өөрийг нь сайнаар хүлээн авах хэсэгт эргэлзэж байла. Дараагийн хэсэгт Катара ангийн нуруунд дээрх аянгын шархыг нэмчиж өгөнгөө юу болсон талаар нь ярьж өг. Анг Азулагийн аянгад өртсөний дараагаар хүн дээр шархтаа зогсохгүй бараг л өгсөн бөгөөд шидэд усны тусламжтайгаар Катара ангийг эргэн амьлуулж чаджээ. Ийхүү ангийн амийг авсны дараа манайд Катара Соко хоёрын аав Хакото дээр очин хамтдаа галын улсын хөлгийн эзлэн авч галын улсаас нуугдан явна энэ байв. Харин газрын хааны хувьд манай хэдтэй цуг явуулгүй өөрийгөө нууцалж энэ дэлхийгээр нэг аялж үзэхэр шийдсэн байлаа. Маргааш өглөө болоход анг Сокогоос одоо юу их талаар асуухад Сокогийн төлөвлөгөөсөөр Энзун нар хэртэх үед нь галын улс руу дайрн хэмээн хэллээ шүү. Басэнсэ хот унсны дараагаар манай хэдэд хангалттай тооны цэргүүд үлдээгүйч Сокогийн хэлснээр тэдэнд дахин өөр нууц зэвсэг байгаагийн шүү. Тэр нь Аватар гин. Басэнсэ хот эзлэгдсэний дараагаар дэлхийн нийтээр Аватарыг үгсэн гэж бодож байгаа учраас дайралтын үеэр анг эргэн гарч ирэн галын эзнийг буулган авах боломжтой ажээ. Тэгтэл үүнийг сонсмогцоо анг шоконд орж 2 туудаага ертөнц дахнаас зугтаасан мэт санагдаж байгаагаа бусдаа хэлэн бухимдав. Үүний араас манайд галын улсын эргүүлийн хөлөгтэй таарлахад аль болох дулдахгүй хичээн ангийг яаралтай нууж гарав. Гэсэн ч галын улсын цэргүүд Сокогийн хөлгийг хулгайлагдсан болохыг мэдэж явж байгаа мэт дүр үзүүлээ сэмээрхэн живүүлэхэр болчихв. Тэр үед Тоф тэдний энэ яриг сонсонгуудаа бусдаа анхааруулan галын хөлгөөс зугтаж чадлаа шүү. Энэ зур Зуко гэртээ эргэн нэр төртөөгөр ирсэн чинь нэг зүйл сэтгэлд нь таарахгүй гонхтой хэвээрлэв. Учир нь Зуко ангийг барьж авч чадаагүй бас арай өвхөөгүй байх юмэн имэж байгаа бөгөөд ядаж байхад Катара чинь Зукотой хоригдож байхдаа нөгөө сахиусны ангаах хувцастай усаа Зукод үзүүлж ирсэн шүү дээ. Дараагийн хэсгийг хэлэхэд Зуко эцэст нь эцэгтэйгээ 3 жилийн дараа нүүр тулав. Тэр үед Зукогийн аав галын эзэн Озой Зуког баатрын ёсоор угтаж авлаа та. Яагаад гэвэл Азулаа аавда Аватарыг Зуко устгасан хэмээн хэлсэн ба хэрв анг амьд гараад ирвэл Зуко дуусгана л дээ. Тэр оронд анг Басэнсэ хотыг аварч чадаагүйдээ өөрийгөө зэмлэж сүулдэ хөлгөөс цухтан галын улсыг чиглэн явж байв. Гэсэн ч анг дөнгөж сэрээд бие муутай байсан тул далайн усанд унаж яг живж үхэнгээ алдаад байж үтэл Аватар Роккогийн сүнс түн дээр хурч ирлээ. Тэр үеэр Аватар Рокко хэлж байгаа юм. Анг чи ямар ч буруу зүйл хийгээгүй. Хэрв чи буруутгах хүнээ хайж байгаа бол тэр чинь би энэ дайн болохыг үржлэн харж зогсоох ёстой байсан ч тэгж чадаагүй. Тийм болохоор миний алдааг зөвхөн чи залруулж чадна. Хэмээн хэлж ангийг тайлбарлах гэж үзлээ. Үүн дээр нэмэн сарны сагус болон юэ гүнж гарч ирэн ангид хандж хэлж байгаа юм. Чи бууж өгч болохгүй анг. Чи дэлхийн ертөнцийг аварч чадна. Гэж хэлэхэд анг эргэн итгэлээ олж галын улсыг чиглэн яв. Ингээд ангийн төгсгөл болоход анг галын улсын олон арлын нэг дээр сэрхэд ашгүй манайд ангийг олоод ирсэн байла. Катара Соко Тоф 3 Хакотогийн хүмүүсээс салан явж хар нарны өдрийн дайрал эхлэх хүртэл галын улсад нуугдахаар болсон байдаг бөгөөд тэр хүртэл анг өөрийгөө яасан ч амьд байгаа гэдгээ мэддэгдүүлж болохгүй боллоо шүү. Тийм учраас анг өөрийнхөө нисдэг цавааг арал дээр шатан амьд гих сэжмээ далдалдаг ба 3 дугаар бүлэг мөн үнэн гал эхэлж байх чинь ээ. 2 дугаар анги. Ийхүү 3 дугаар бүлгийн 2 дугаар ангийг эхлэхэд Зуко шүн тайван унтаж чадалгүй галын улсын нийслэлд байдаг шоронд явсан очив. Гэвч тэр үед шоронгийн харуул Зуког асаас харан танихад Зуко юу ч болоогүй юм шиг яваад өглөө. Маргааш өглөө нь болоход анг манай хэд нуугдан явсаар галын улсын нэгэн арал төрж ирмэгцээ нутгийн иргэдийн хувцсыг хулгайлан өмсөж галын улсын иргэдийн дунд чингэн орлоо. Дараагийн хэсгийг эхлэхэд манай хэд өөрсдөө сайтар нуусны дараагаар нэгэн хотод ирэхэд анг хэлж байгаа юм. Би энд 100 жилийн өмнө Кузон гэдэг найз дээр ирдэг байсан юм аа. Тийм болохоор таад намайг дагаад явхад болно. Энтэр гэснээр таарлцсан хүн амтан болгонтойгоо юу
байна да халуун залуу минь гэж мэнчлээд ивэл яах вэ? Тэгж байтал галын улсын цагдаа нар анги дээр ирэнгүүтээ дараагийн удаа хичээлээсээ бэлэх гэж байгаа бол дөрөв тувцаа тайлж байгаарай гэж хэлснээр хотын сургууль руу аваачаад өгчв. Анги хувц суулгаж өмсөж байхдаа сургуулийн дөрөв тувцыг нь тууцсан юм уу да хаашаа. Ийхүү анги галын улсын сургуульд ирмэгцээ өөрийгөө газрын колоноос ирсэн Кузон хэмээн танилцуулж шинэ ангийнхаа Онжи эмэх охинтой их сүрхий танилцаад авлаа. Удалгүй эхний цагийн хичээлдээ суучаад завсарлаад ойжтол Онжигийн найз залуу гэж нэг нөхөр анги дээр ирснэ. Миний найз охинтой ойртоо дэвэл амтан болно шүү. За юу гэж сүрдүүлчихэд яваад өгдөг насан. Бас л хурган атман болох гээд үзээд байгаа мó хаашаа. Үүний араас анги маань ангийнхаа бус хүүхдүүдтэй танилцж аваад шүн бол тоглож байгаад нуугдж буй агуудаа ирэхэд Катара Соко топ дээр хэд ангийг хаашаа алга болчтой юм бэ гэд үгэлж өглөө. Энэ үеэр анги өөрийгөө галын улсын сургуульд орсон гэж хэлэхэд Соко охиндээ бараг л цус харамгаа алдлаа шүү. Тэгсэн ч анги өөрийгөө сургууль дээр галын улсын талаар хэрэгтэй мэдээлэл олж байгаа гэж хэлэн ахаад хэд хоног явж үзэхээр бусдыгаа ятгах чадав. Энзур Зуко шүн улсын хойно ахин шоронд очингуудаа авгаах Айрогийн хоригдож байгаа өрөөнд орон түүнтэй ярилцах гэж үзвэ. Гэсэн ч авгаах Айро Зукод маш ихээр гомцсон тул зээ дүүрүүгээ тоож чарахгүйгаа тул Зуко бөөн уур болоод гараад явлаа. Ингээд дараагийн өдөр болоход анги сургууль дээр ирмэгцээ эхний цагийн хичээл дээрээ галын үндэсний тангарыг уншиж байхдаа буруу зуруу юм яриад багшийнхаа дургу хүргэж өгвөө. Манайхаар бол одоо эхний цаг дээрээ төрийн дуулдагтай адилхан юм уу да баг. Үүний араас ангийн багш хэлж байгаа юм. Галын эзэн Созин агарын үндэсний аримтай хэдэн он толдож байсан бэ гэж асуухад анги гараа өрөнгөтэй. Багшаа энэ хошин асуулт юм уу? Агарын нүүдэлчдэд огтхонч айран байгаагүй шүү дээ. Созин тэдний гинтийн товтлогоогоор устгаж чадсан гэд аваад ичв. Гэхдээ тэгсэн үүнд нь ангийн багш нь улам дургуутсаж ангийг улам зууж эхэллээ. Дараагийн цаг болоход анги хөгжмийн хичээл дээрээ хөгжим тоглонгоо хөлөө хөдөлгөн бүжиглж гарахад багш нь ахаад л ангийг загнаж гарав. Учир нь сүүлийн 100 жилийн дотор галын улс маш ихээр өөрчлөгдөж хүмүүс энгийн амьдралаас бараг тасарсан ба энгийн жаахан юмд ч одоо хөгжилдөж инээж чадхаа болцсон юм уу да хаашийн Улаанбаатар шиг. Ийхүү хөгжмийн хичээлийн дараа завсарлагынхаа үеэр анги Онжитэй зүгээр юм яриа зогсож байтал нөгөө найз залуу нь хурж ирсэн ангийг мань зодох гээд үзүүл яах вэ? Тэр үед нь анги Онжигийн найз залуугийн цохилтуудаас бултаад байж байтал Онжигийн найз залуу нь өөрөө унсан мөртлөө захирлыгаа ирэнгүүтээ зодуулсан мэдчүүжиж интэрхгүй нэрэ. Бас тэгж байгаад муухай өмхий санаатай. Үүний араас үзэг зөлөгтөхөд сургуулийн захирал ангийг эцэгийнхээ дагуулж ирэхэд нь анги Соко Катара хоёрыг эцэгийнхээ болгоод аваад ирвэ. Үгүй нэрэ. Тэр үеэр Соко удлаа сагад зөнгүүтээ өөрийгөө Бонфай гэснэ Катараг болохоор Интранил Фай гэж танилцуулж энтер. Түүний дараа сургуулийн захирал ангийг Катара Соко хоёрт товлож гарахад Соко ингэж байгаа. Салаа зовлтгүй та. Би гэртээ харингуудаа түүнийг нэг сайн шийтгэнэ. Гэт баахан худлаа ярингуудаа яваад өглөө. За тэр хооронд Зуко Мэй хоёр болцоо сууж байтал азуулаа хурч ирснэ. Зукогоос яагаад өнгөрсөн шөнө авгаах Айро дээр очсныг асууж болгоомжтой байх хэрэгтэйг сануулв. Үгүй ингээд ангийн төгсгөл ойртоход Соко Катара хоёр ангийг ахаад сургуультай явах хэрэггүй гэхэд нь анги хариудна. Чи аватар байна гэдгийг нь ямар байдгийг мэдэхгүй. Соко би эцэст нь энгийн хүүхчиг зугаатай байж чадаж байна. Миний цуг сурчин хүүхдүүд бол галын улсын хэрэгтүү. Хэрэг бид энэ улсыг үнэхээр сайн тал руу өөрчилмөр байгаа бол тэдэнд эхлээд эрхчлөлөөг мэдрүүлэх хэрэгтэй гэж хэлснэ. Эндээс явхаас өмнө ангийнхантаа зориулж бүжгийн үйлчлэг зохион байгуулахар болчихв. Үгүй нэрэ. Тиймхүү ангийн үйлчлэг эхлэхэд анги бараг бүх сургуулийн хүүхдүүдэд нуугдж буй агуу дээр авчирснаа яаж бүжиглэж мүжиглдгийг үзүүлээд үчиг өсө зугаатай өнгөрүүллээ. Үгүй тэгх зураа бас анги болоогүй. Катаратай бүжиглээд байгаамаа. Гэтэл удалгүй Онжигийн найз залуу сургуулийн захирал ангийн зохиож буй бүжгийн үйлчлэгийн талаар хэлэнгүүтээ баахан цэргүүд дагуулan хүрээд ирүүл яах вэ? Тэр үед сургуулийн хүүхдүүд ангийг баригдуулалгүй зүгтаалгаж манайд дараагийн арал руугаа нисэн яв. Харин Зукогийн хувьд болохоор ахин хар бараан нэг амир хүүтэн царайтай духан дээрээ нүдэн шивэстэй нөхөртөө уулзснаа аватарыг олж устгах даалгавар өглөө шүү. Үгүй нэрэ. Энэхүү үний араас суурлын 3 дугаар анги эхлэхэд манай дөрөв галын улсад байдаг айхтар бохирдсон гол мөрөн дээр нисэн ирлээ. Голын бохирдлоос болоод Соккод загас огтхонч баригддгүй ба арга эцэндээ манай хэд ойролцоох тосгон руу явахар шийдлээ. Энэхүү манай дөрөв явсоор яг гол дээр байрладаг Жан Хуу гэдэг тосгонд Док хэмээх завчин өвгний тусламжтайгаар хүрв. Докийн хэлснээр тосгоных нь гол өмнө нь цэвэр тунгалаг байсан ч хэдэн жилийн өмнө голын ихтер галын улсын том зэвсгийн үлдэр босны дараа ингэж айхтар бохирдсон ажээ. Энэхүү тосгон дээр буухад Катара энэ тентгүү баахан өвчин зовлонтой хүмүүсийг харан энэ хүмүүс туслах хэрэгтэй гэж Гэсэн ч Соко хариудна. Энэ хүмүүс чинь бидний асуудал биш ээ Катара. Хідүүлээ таарлцсан хүн болгондоо туслаад өгч чадахгүй. Энтэр гээд эсрэг юм ярив. Үүний араас манай хэд тосгоны зах дээр очтол саяын Док гэж өвгөн чинь өөр малгай өмсчөөд өөрийгөө шүү гэж зогсож байвал яах вэ? Тиймгүй манай хэд шүүгийн барьсан загснуудаас авах гэтэл хүн идэхийн аргагүй амар загснууд байсан ч хамгийн гайгүйгийн шилж байгаад худалдаж аван цааш явлаа. Гэхдээ явахын өмнө Катара авсан загснаасаа жаахан эцгийг нь тосгоны өсөж ядарсан нэг хүүд өгөв. Орой болоход Соко нөгөө гуравтаа өөрийнхөө сайтар боловсруулсан хар нарны өдөр хүртэл хуваарийг танилцуулан маргааш ихэд эндээс хөтлөхгүй бол хамаг юм нь хойшлох гээд байна гэд үглэж гарав. Гэсэн ч маргааш өглөө болоход Апагийн хил нь нэг ягаан өнгөтэй болсон байсан тул эндээ ахаад хэд хонхоор болов. Удалгүй манай дөрөв иргэн тосгон дээр ирэхэд тосгоны иргэд өчигдрийг бодвол арай гайгүй болсон байдаг бөгөөд шүүгний хэлснээр өнгөрсөн шөнө тэдэн дээр нутгийн шүтэн сахиус болох будмал хатагтай иргэн хоол хүнс тараасан байлаа. Тэгсэн ч манай хэд Апа зориулан эмийн ургамал олж чадаагүй тул ахаад нэг хоног эндээ саатахаар болов. За үүний араас ахин шөнө болоход өнөө будмал хатагтай дахин тосгонд ирээд өвчтөн хүмүүсийг идгэж эхэллээ. Гэхдээ тэр хатагтай үнэндээ хэн байсан гэж манай Катара шүү дээ. Ингээд маргааш өдөр
нь болоход манай дахин тосгон дээр очиход шүү өнгөрсөн шөнө будмал хатагтай дахиад ирсэн талаар хэллээ. Тэр үед Катара тосгоны иргэдийн байдал сайжирсан байгаад баяртай байсан ч Соко хажуунаас нь хэлж байгаа. Тэр үйлдвэр байгаа цагт энэ бүхэн чинь түр зуурах шүү дээ. Хэрв тэр эмэгтэй чинь хүч чадлаа ашиглаад үйлдвэрийг дэлбэлчихвэл бүр сайн гэж хэлээд дүүгийнхээ дургууг нь хүргээд тавьваа. Тиймхүү шөнө болоход Катара ахин нууцаар тосгон руу явах гэж байтал Ангтай таарлаад баригдчихлаа хөрхий. Энэ үеэр Катара өөрийнхөө талаарх үннийг хэлж Апа Джеймсэд үлэн хэлийг нийл ягаан өнгөтэй болгоод зориуд энд цаацснаа хүлээв. Иймхүү Катара Ангаас уучлах усныхаа дараа тусламж хүсэж хамтдаа голын ихэнд байдаг зэвсгийн үйлдвэрийг устгаж хаяад удалгүй өглөө болоход Соко топ 2 ч одоо Анг Катара хоёрын хуулианы талаар аль хэдийн мэдсэн манай хоёрыг баахан загнаж өглөө. Үүний араас манай дөрөв яг хотоос явах гээд бэлдэж байтал нөгөө зэвсгийн үйлдвэрийн нөхдүүд чинь тосгоны иргэд үйлдвэрийг устгахчлаа гэд тосгон руу дайрч эхлэвэ. Тэр үед манай эд шидэ ашиглаж байгаад Катара ахин будмал хатагтай болон гарч ирж цэргүүдийг бүгдийг нь айлгаад явуулчихв. Түүний дараа тосгоны иргэд нутгийн сахиус нь өөрсдийг авралаа гэд бөөн баяр болсон ч дон өвгөн Катарыг танингуудаа уурлаад бөөн боллоо. Гэхдээ тэгтэн Соко тэдний урдуур орж ирэн дүүгөө өмгөөлж хэрв Катара байгаагүй бол таад ингэ суухгүй байсан штэ. Тийм болохоор та нар миний дуд баярлах ёстой гэж хэллээ шүү. Сокогийн дараа Катара тосгоны иргэдэд хандаж тусламж ирэхийг зүгээр хүлээж суух биш. Тосгоноо өөртөө аврах хэрэгтэй гэж хэлснээр Катара тосгоны иргэдэд нийлж яваад тосгоны бохирыг бүгдийг нь цэвэрж гарав. Ингээд шөнө болоход голын ус цэвэр шин тунгалаг болоход Катара дээр жинхэнэ будмал хатагтай сагиус гарч ирэн туссанд нь талархаж энэ удаагийн анги төгсөж байгаа юм. За үүний араас 4-р анги эхлээд манай дөрөв шөнийн тэнгэрт од харавхыг ажиглаад айгүй сайхан чийлрэг твтэж байла. Тэгж байтал өнөө харавж байсан оддуудын нэг нь яг манай эдийн ойролцоо онож бөөн түүмэр дэгдэхэд Сокогоос бусдын шидийн хүчээрээ галыг унтраан аюулгүй болгов. Харин Сокогийн хувьд болохоор юу ч чадлагүй момото цуг суун ажигласаар таарлаа. Тиймхүү маргааш өглөөнд болоход бид галын улсын шоронд хоригдож буй авгаах Айрыг олж харваа. Айраа шоронгийн харгалзчдаг орж ирэхэд зориуд солиорсон хүн мэт жүжиглэж өөрийгөө элэг доог болгож байдагч цаагаараа жинхэнэ хүчээ нууж ямар нэг юмд бэлдээд байгаа нь харагдаастай. Энэ зур манай дөрөв ойролцоо хотод очихдоо өглөөний хоол цай идэж уугаад явж байлаа. Тэгтэл тэр үеэр Соко өөрийгөө ямар ч чадваргүй жаахан сэтгэл гонсоогоод байхаар нь Анг түүнийг дагуулan зэвсгийн дэлгүүр рүү явсан баахан шопинг хийлгэв. Иймхүү Сокоч сэтгэлээс эрэгтэл сайхан юм үзэж байхдаа дэлгүүрт байсан нэг сүрхий илтийг олж харлаа шүү. Тэр илтийг нутгийн сэлэмний мастер Пяндао хэмээх хэрхэн уралсан ажээ. Түүний дараа Соко Пяндао мастер шав орохоор шийдэн найзуудыгаа ардаа үлдэн гэрт нь явсан очив. Соко Пяндао мастертай уулзахад мастер маань эхлээ Сокогийн нэрийг сонсоод жаахан сэжиглэж гарсан ч араас нь яагаад өөрт нь шав орохыг хүсэж байгааг нь асуулаа. Тэгтэн Соко хэлж байгаа юм. Би дэлхийг тойрон аялсан хүн юм аа. Тэгж явж байхдаа сурч мэдэх ёстой зүйл маш их байгааг ухаарсан. Тийм болохоор би өөрийгөө одоохондоо бусдад хэрэгтэй үн цэнтэй хүн гэдгээ мэдэхгүй байна л да гэж хэлв. Энэ үед нь Пяндо Соког шавь олохыг зөвшөөрөн ингэж хэлж байгаа юм. За тэгвэл хоёулаа хамтдаа чамайг хэр үн цэнтэй хүн болохыг чинь олж мэдээ гэж хэлээд хичээлээ эхлүүлв. Эхний хичээл дээр Пяндо мастер Сокод хандан ээл гэдэг бол хүний биеийн нэг хэсэг мэт байх ёстойг зааж зөвхөн элдийн эрдэм заах бус зураг уран бичлэг хийх дасгалуудыг хийлгэлээ. Тэг зураа Пяндо багш Соког өөрийнхөө зарцтай тулдуулж тулааны чадварыг нь давхар хөгжүүлв. Энэ зурт Анг Катара топ 3 амар өөдсөн Соког санаа сууж байла. Тэгэхдээ топ хэлж байгаа. Би Соког санаж байна гэд хэлсэн чинь Катара тэрийг нүлгэж аваад жок хийхдээ чи Соког санаад байгаа юм бол нэг мөсөн гэрэлчгээчтэй гэж мэгэд балаа яриад байдаг наасаа. Харин авгаа Хайроо ахын хувьд болохоор шоронгийн харгалзагчдаас нууцаар дасгал хөдөлгөөн хийж биеийн хүчээ эргэн сэргээж байвал яах вэ? Дараагийн хэсгийг хэлэхэд Соко маань яалтчгүй номын дуу сонсож байгаа учраас чадвар нь багуугаар сайжирч Пяндо мастерын зарцыг ялахтайгаа болсон байв. Үүний дараа Пяндо мастер Сокод өөрийн гэсэн илдтэй болох хэрэгтэйг нь хэлэхэд Соко найзууд дээр очиод өнгөрсөн шөнө унсан солирыг аваачин илдээ хийж эхлүүл яах вэ? Тиймхүү бүхэн шүнжэнгөө илдээ хийсний дараагаар өглөө болоход Соко Европсын хар өнгийн сансрын сэлэм урлаж дуусваа. Тэгтэн Пяндо мастер ч одоо Соког бүтээлж түргэн шалгамгаа ухаалаг үн цэнтэй нэгэн болохыг нь магтан хэллээ. Гэсэн ч түүнийг сонсонгуудаа Соко өөртөө гимшиж галын улсын хүн биш өмнөдийн усны омгийн хүн гэдгээ хэлэхэд Пяндо багш Сокотой халз тултаар болов. Ингээд ангийн нөхцөл болоход Соко Пяндо мастертай халз үцгэд юу сурсан мэдснээ үнэхээр гайхалтайгаар харуулж чадлаа. Гэсэн ч эцэст нь Пяндо багш Соког буулган авсан ч алалгүй тулаанаа зогсоож Соког сайн тулдлаа хэмээн магтлаа шүү. Яг үнэндээ Пяндо багш Соког анхнаасаа усны омгийн хүн гэдгийг мэдсэн бөгөөд Ангигч аватар гэдгийг нь гадарсан байжээ. Үүний дараа Пяндо багш Соког цаашид өөрөө үргэлжлүүлэн суралцах хэрэгтэй хэлж хизээ нэгэн цагт өөрөөс нь илүү сэлмийн мастер болох чадвартайг нь дуулгав. Ийхүү манайд ч Пяндо мастерынхаас гараад ивж байтал Пяндо мастер Сокод зарцаараа дамжуулан Пайшо тоглоомын цагаан бадам линхаа эмээх модыг өгсөн байлаа. Тэгэхээр арай Пяндо багш чинь нөгөө авгаах Айрогийн байдаг цагаан бадам линхаа бүлгмийн хүн гэсэн үг үү? Тиймхүү төгсгөлд нь Соко тоф зориулан солирын чулууны хэсгийг өгөхөд тофч баярлан бүх юм болсноор энэ удаагийн анги маань өндөрлөлөө.
За энэ хүүний араас цуурлын 5 дугаар анги эхлэхэд Зуко, Азула, Мэй, Тайли нарын адал явдал гарч эхлэвэ. Галын эзэн Озай өөрийн зөвлөхөдтэйгээ нууц цуурал хийх болсон тул Зуко, Азула хоёрыг Эмбер арал дээрх далайн эргийн байшин руу амархаар явуулжээ. Тэднийг арал дээр ирэх үед нь Азулагийн ихэр зөвлөх хэмээнаар болох Ло Ли хоёр угтаж авдаг бөгөөд Эмбер арал хүний дотоод жинхэнэ мөн чанарыг гаргаж ирдэг увдстай газар гэдгийг нь дуулгав. Энэ хооронд Анг, Катара, Тоф, Соко дөрөв халуун аршаан дээр сайхан амраад явж байтал гайвалж галын улсын хоёр цэрэг Ангийг амьд угааг нь олоод харчив. Тэнгүүтээ өнөө хоёр цэрэг чинь яаралтай Ангийн талаар галын эзэн рүү дамжуулах гэсэн боловч Зукогийн Ангийг алуулахаар хөсөж авсан шивэстэй нөхөр захидлыг нь олоод авчул яах вэ? Энэ одоо яадаг нөхөр юм бол доо. Дараагийн хэсэг ирэхэд Зуко, Азула, Мэй, Тайли дөрөв далайн эрэг дээр ирсэн тоглоо сууж байваа. Тэр үед Зуко яах гээд байгааг нь мэддэхгүй Мэйд илдэв юм өгөөд сэтгэлийг нь хөдөлгөх гэсэн ч амжилт олсонгүй. Түүнтэй зэрэгцээд Тайлиг наран шарлагын эрэг дээр байсан түмэн залуучууд ирүүлж гардаг бол Азула тэнд байсан залуучуудтай халц Ква хөл бөмбөг гэдэг тоглоом тоглохоор боллоо. Тоглолтын үеэр Азула өөрийн бага яг л цэргийн жанжин мэтээр өдөрдөж эсрэг бага бодоо олгодог ба араас нь нутгийн зартай Чам болон Руанжан гэдэг хоёр нөхөр ирэнгүүтээ Тайлиг орой олох гэж байгаа үжлэгтэй хурлаа. Тэгсэн ч Азула гарч ирэнгүүтээ бараг л сүрдүүлэнгээ алдаж байгаад Тайлитай хамтчлаг руу явахаар боллоо доо. Гэхдээ Азула өөрсдөө галын хааны удмын хүмүүс гэдгээ огтхон ч хэлсэнгүй. Тиймээс орой олоход Азула, Зуко, Тайли, Мэй дөрөв үжлэг дээр мангар эрт хурж ирэнгүүтээ тэрүүгээр нэг балайг нь тарьж өглөө. Юун дөрөнд Азула нөгөө Чангэ залуу дээр очин танилцах гээд яриа өдөх гэж байхдаа амар хөлөг онгоц энтрээр жишээ авч муваад өөргөө жаахан эвгүй байдалд оролцов. Араас нь үжлэг дээр баахан хүмүүс суглахад ахаад л Тайлиг бүсч аваад чи хэнийг сонгомоор байгаа юм бэ? Хурдан хэл энтергээд байхаар нь бүгдийнх нь чи цэгийг нь цохиж хаяад ухаан алдуулчихв. Тэгтэл тэр үед нь Тайлиг байнга залуучуудаар хүрээлүүлсэн байдаг татаархсан Азула Тайлид баахан юм ярьж байгаад үйлүүлээд гаргаж энтерхгүй нэр. Харин нөгөө талд Зуко, Мэйг Руанжантай хардангуудаа баахан хэрүүл урвал хийж байгаад гараад явлаа та. Үүний араас Зуко Эмбер арал дээр байдаг гэр бүлийнхээ байшинд очин хүүхэд насандаа хэрхэн аж аргалтай байснаа иргэн дурсав. Тэр зур Анг болон манай дундаж байтал Зукогийн хөлсөлсөн өнөө алуурчин чинь гэнэт духан дээрх шивээсээрээ буудаж баахан юм тэсэж дэлбэлэхэд манай эдчээр дэлбэрдэг гарыг зогсоох гэж хэрэндэл үзв. Тэгсэр буу юм болж эцэст нэг юм анхаарлыг нь сарниулангуудаа апад цунгуудаа цугтаалаа. Ингээд ангийн төгсгөл болоход Азула, Зуко, Мэй, Тайли дөрөв далайн иргэн дэргэд түүдэг галаасан суухта сэтгэлээ хөдөлж эхэллээ шүү. Эхлээд Зуко бөөн ууруулж баахан хүмүүс рүү үсчиж дайрсаар сүултээ Тайлиг циркийн алиалик чинтрээр нь доромжилж өгөө. Гэхдээ тэгтэн Тайли шууд урлаж чи намайг яг адилхан царайтай 6 эгчтэйгээ өсөхдөө ямар байсныг мэдхүү. Тийм болохоор би өөрийгөө тэднээс ялах гэж циркт орсон юм за хэмээн хамгийн эмзэглэж явдаг зүйлээ бусдаа хуваалцав. Үүний араас Мэй ч гэсэн дотроо удалж баг багасаа л эцэг эхийнхээ нэр төрийг хадгалж явахын тулд жинхэнэ мэдрэмжээ нууц сурсан гэдгээ хэлв. Энэ үеэр Зуко Мэйг ингэж өөрийгөө илэрхийлэх нь таалагддаг гэж хэлтэл Мэй Зукод одоо хүртэл ууртай байгаа гэд нүр өгсөнгүй. Тэгтэн Зукогийн гинт өвчин хөдлөө дахиад л уурлаад өвчгөн чөхөллөө өвчтөй шаарчин. Уурлахдаа Зуко аав нь хэрхэн өөрийг нь нүүрэн дээр нь насан туршийн сориг үлдээсэн тухай гомдлож яагаад үргэлж ууртай яваад байгаагаа болон юунд уурдаад байгаа хүртэл ойлгодгүй гэж хэллээ. Тэгсээр хамгийн сүүлд нь Зуко тэсрэнгээ алдаж би зүгээр л ууртай. Учир нь би аль нь зөв аль нь буруу болохыг дахиж ялгаж чадахгүй болсон хэмээн баг орилонго алдваа. Түүний дараа Мэйч одоо Зуког ойлгож дахин эвлэрэхэд Азула цаанаас нь даапалж өглөө. Хариуд нь Зуко Азулаг чи биднээс илүү төгс учраас баг юу ч ойлгохгүй хэмээн хэлэхэд Азула хариуд нь надаа та нар шиг хуваалцах түүх байхгүй. Би энд оройжонгоо суугаад хэрхэн манай ээж надаас илүү Зуког хайрладаг байсан талаар л ярьж болно. Гэхдээ надаа хамаагүй. Ээж минь намайг мангас гэж боддог байсан. Тэр нь ч үнэн байсан л та. Тэгсэн ч гэсэн энэ талаар бодохоор сэтгэл өвдөд байдаг юм а гэж хэлв. За энэ хүүн дөр үцэд нэг юм ойлголцож учраа олдсны дараагаар эргэн Чон, Рунжан хоёрын байшинд очингуудаа бүгдийг нь нэвдс сүйтлээ сүулдэ шатагаад ажуул яах вэ? Яа, нэлээд хүнд гараад байна да эднэр ч. За үүний араас цуурлын 6 дугаар анги эхлэхэд Аватар Рокко Ангийн зүүдэн дэрмэгцээ өөрийнх нь амьдардаг байсан арал дээр очиж 100 жилийн дан хэрхэн ихсэн түүхийг сонсхийг хүсв. Энэ зур Зуког унтаж байхад хэн нэгэн орж ирэнгүүтээ түүнд хэлсэн байгаа. Чи элен зөвөөгийнхөө үхлийг мэдэж байж өөрийн хувь заяагаа олох болно. Хэмээх бичгийг үлдээгээд явсан байлаа. Тиймээс маргааш өдөр болоход Анг тэрэд явсаар Аватар Роккогийн гэр байсан арал дээр хурч ирэв. Нэгэн цагт энэ арал дээр бүхэл бүтэн хот байсан ч галтуулын дэлбэрэлтээс үүдэж халуун хайлмагдор орсон ажээ. Түүний араас Анг зуны нар буцах өдөр бэлтгэл хийж Аватар Роккотой сүнсний ертөнцид уулзав. Энэ зур Зуко галын дахиж нарын бичин үлдээсэн элен зөвөө Созины нууц түүхийг олон уншиж үг түүхээ судалж эхлэв. Ингээд дараагийн хэсэг гарч эхлэхэд Аватар Роккогийн залуу нас гарч эхэллээ. Аватар Рокко галын улсын язгуурдан айл төрсэн энгийн нэгэн жаад байсан бөгөөд түүнд хамгийн сайн найз нь ирээдүйн галын улсын эзэн Созин байжээ. Өөрөөр хэлбэл 100 жилийн дайныг эхлүүлж агаарын нүүдэлчдийг хүүс тэмдэрч хайсан галын улсын эзэн Созин шүү дээ. Гэхдээ тэр үед Рокко Созин хоёр зүү урах завсаргүй найзууд байсан ажээ. Тэгсээр нэгэн өдөр Аватар Рокко Созин
Сожин хаантай 16 насны төрсөн өдрөө цуг тэмдэглэж байхад нь галын дахиж нар ирэн түүнийг дараагийн аватар болохыг нь хэлжээ. Тиймээс Рокуг явах болоход Сожин сайн найздаа зөвхөн угсаа залгамжлагч Чанхугийн зүудэг үсний чимгээ дурсгал болгон өгсөн байв. Үүний дараа Року үлдсэн 3 элементийг сурахаар явахдаа хамгийн түрүүнд Ангийн төрсэн газар болох өмнөдийн агаарын шидэтний сүм дээр явсан очин агаарын шидийг сурав. Тэгэхдээ Року Ангийн ирээдүйн багш Гайцо гэлэнтэй тун сүрхийг нөхөрлж байсан байвал яах вэ? Хүний хувь тавилан гэж бас сонь шүү. Түүний араас Року хойд усны омогт очин усны шидийг сурч хамгийн сүүлд газрын усад мундаг мастерын дор газрын шидийг суран авчээ. Тиймээс 12 жилийн дараа гэхэд аватар Року 4 элементийг төгс эзэмшиж буцан галын усад хурж ирсэн байна. Тэр үед Сожин галын усын эзэн болсон байсан бөгөөд аватар Року ч ирэнгүүтээ та минь хэмээх бүсгүүтээ гэрлэж гэр бүл зохиожээ. Аватар Рокугийн хормын өдөр галын эзэн Сожин түнд хэлж байгаа юм. Би сүүлийн үед дэлхийн ертөнцийн аж байдлын талаар их бодож байна. Бүр анханасаа л би галын эзэн болох хувь тавилантай байсан. Харин чи сүүлд аватар болох нь мэдгдсэн. Тийм болохоор бид хоёр ингэж нөхөрсөн нь гайхамшигтай давхцал биш гэж үү? Бид хамтдаа бүхнийг хийж болно. Манай бас яг одоо бол өмнө нь байгаагүйгээрээ амар амгалан баян чинэлэг цаг үедээ амьдарч байна. Тэгвэл яагаад үнийгээ бусад улсуудтай хуваалцаж болохгүй гэж бид хоёр дэлхийн түгэнд хамгийн амжилттай эзэнт гүрнийг бүтээж чаднаа. Тиймээс одоо бол газар нутгаад хэлцэг гэж хэлжээ. Сожиныг инхүү хэлэхэд Року шууд түүний саналыг ницааж дөрвөн үндэстэн тус тусдаа эвтэй найртайгаар амьдрах ёстой юм сануулж. Үүний дараа Сожин хаан аватар Року хоёр түнжин тасарсан ба хэдэн жилийн дараа галын эзэн Сожин аватар Рокугийн анхааруулгыг үл тоож газрын улсын нэгэн хотыг эзлэн колон усаа болгосон байв. Энэ үед аватар Року галын эзэн Сожин дээр очиж эзэн түрэмгийлэлээ зогсоохыг шаардахад галын эзэн Сожин аватар Року руу довтолжээ. Тэгсэн ч аватар Рокуг зогсоож чадлагүй өөрөө бараг алхуулангаа алдсан ба аватар Року хуучин нөхөрлөө санагцаж галын эзэн Сожиныг амьд үлдээжээ. Энэ явдлаас хойш 25 жилийн дараа аватар Рокуг нэгэн өрөө гэртээ унтаж байхад нь арал дээрх галтуул дэлбэрэхэд Року бүх оршин суугчдыг явуулан өөрөө хүчтэй дэлбэрэлтийг тогтоохоор үлдсэн байлаа. Гэсэн ч галтуулын дэлбэрэлт хэтэрхий хүчтэй байсан учраас аватар Рокуд хүч дутаж байтал Сожин лууга унан хурч ирээд түн тусалжээ. Тэгсэн ч хамгийн сүүлд галтуулын хортыг ялгарч аватар Року газар хөл алдан унахад галын эзэн Сожин хэлсэн байгаа юм. Чамгүйгээр миний бүх төлөвлөгөө биелэх болно. Надад ирээдүг харсан бодол бий гэж хэлээд аватар Рокуг хайж явснаар Року таалал төгссөн байлаа. Ийхүү аватар Року эцсийн амьсгалаа гаргах тэр мөчөд түүний хойд дуруулах Анг агаарын нүүдэлчдийн дунд мэнтэлжээ. Түүний дараа галын эзэн Сожин дараагийн аватар агаарын нүүдэлчд дундаас төрхийг мэдэж байсан учраас дэлхийд ойртон ирж байсан сүлт одыг ашиглан өмнө гарч байсан шиг Ангийг яваад өгсөн хойно бүх агаарын нүүдэлчдийг хүүс тэмцэж хайсан байлаа. Тэгсэн ч Сожин Ангийг олж чадаагүй тул үлдсэн бүх амьдралаа Ангийг олоход зориулсан байв. Энэ үед Элен зөвгийнхөө түүхийг уншиж дууссан Зуко түүний үхлийн талаар бичээгүй байгааг харангуйтаа авга хайроо дээрээ явж очин ингэж байгаа. Энд чинь бүх хүмүүсийн мэддэг түүх байна. Түүхийн төгсгөл тэр амь твэрээ байна шүү дээ гэж гомдолж гарав. Тэр үед авга хоёроо Зукод аавынх нь өвөө галын эзэн Сожин байсан бол ээжийнх нь өвөө нь аватар Року байсныг дуулгаж маш том нууцыг зээдүүдээ дэлгэж хаяв. Араас нь авга хоёроо хэлж байгаа юм. Чи Элен зөвөө нарийнхаа зөрчлийг ойлгож байж л өөрийнхөө доторх зөрчилдөөнийг ойлгож чадна. Чиний дотор сайн муу хоёр үргэлж тулдаж байдаг Зуко. Энэ бол чиний хувь тавилан. Гэхдээ үүнд сайн тал бий. Чи гэр бүлийнхээ үйлдэлсэн болон галын улсын хийсэн бүхий л аимшиг зүйлсийг зас залруулж чадна. Чиний хүчээр ертөнц дахин эргээд тогтвортой болж чаднаа гэж хэлв. Түүний дараа авга хоёроо Зукод Сожины Рокуд өгч байсан зөвхөн угсаа залгамжлагч Чанхугийн зүудэг хүсний чимгийг өгөн галын эзэн болох хувь тавилантайг нь сануулв. Нөгөө талд Анг Рокугийн түүхийг найзуудаа ярьж өгсөний дараагаар ингэж байгаа. Хүн болгон сайн эсвэл муу үйлийг хийх чадвартай төрдгөө. Тийм болохоор л хамгийн муу хүн ч гэсэн өөрчлөгдөж аврагдах боломж хүртэх эрхтэй гэдгийг би аватар Рокугаас ойлгосон гэж хэллээ шүү. Тэгтэн Тоф Ангаас асууж байгаа. Тэгвэл нөхөрлөл дараагийн амьдралд хүртэл үргэлждэг юм уу гэж асуухад Анг хариултна. Би үгүй гэх зүйлийг олж харахгүй байна. Хэмээн хэлснээр Анг, Соко, Тоф, Катара дөрөв хамтдаа гараа өрн зогсцоосноор энэ удаагийн анги өндөрлөлөө. Гэхдээ угаасаа ахаад 70 жилийн дараа Ангийн хойд дур аватар Короч нь Тоф Зуко хоёртой уулздаг шүү дээ. Гэхдээ тэр үйл явдал арай өөр цуврал дээр гардаг учраас цааш нь яриад яав дээ. Ингээд цувралын 7 дугаарыг эхлэхэд Тофик Катара галын улсын цэргүүдэд барьж өгч үйл явдал гарч ирлээ. Гэхдээ энэ хоёр ч одоо яаж галзуурч байгаа юм болов? Гэсэн ч удалгүй энэ үйл явдал болохоос 3 хоногийн өмнөх цаг үе рүү цуврал маань шилжив. За нэг сайхан нартай өдөр Тоф Катара хоёр Ангийг усуулан газрын шидийг нь давтуулаад байж байхдаа гинт хоорондоо муудалцаад буу юм боллоо. Уг нь гайгүй өвтөл явж байсан юмсан. Яг дандаа ингэж хоорондоо ирлээд идэм бол тоо. Дараагийн хэсэг эхлэхэд Анг, Соко, Тоф 3 ойрцоо хот руу явна зугаацах үеэрээ гудамжин чоо таалгуулж тоглодог ахуйг сайхан луйвэрдэж байгаад баахан мөнгөтэй болчвол яах вэ? Ингэхдээ Тоф өөрийн газрын шидээ ашиглаж байгаад шог хаашаа орохыг нь мэдэрч дараа нь шог үдэрцснээр хүмүүсийг шулдаг ахуйг эргүүлээд сайхан шууж орхив. Гэхдээ тэгж байхад мөнгөтэй усныхаа дараа манай 3 зөндөө идэж уух юм аваад Катара дээр иргэн очиход Катара тэднийг хүмүүсийг зайлж мөнгө авсныг нь мэдээд үгэлж гарлаа. Гэсэн ч Тоф Катарагийн үгийг юм чинээ тоохгүй. Тэд хүмүүсийн мөнгийг дандаа л зайлж авдаг. Би зайлдаг хүмүүсийг зайлж мөнгө авсан төдий. Үүнд ямар ч буруу
зүйл байхгүй хэмээн хэллээ. Тэр үед нь Анг Катара Тоф хоёрын голоор орж ирэнгүүтээ Катара би аватарын ёсоор ахиж юм үйлдэл гаргахгүй гэд нэг сүртэй амлаж гарваа. Тэгсэн ч Анг Соко Тоф 3 шаарчин үүний дараа нөгөө залилангийн ажлаа бүр ихээр төгөлдржүүлж сүултээ хүн амьтныг хүлэгцээр урд бүрэн мөнгөтэй болж авлаа шүү. Дараагийн хэсэг гарахад Соко өөртөө галын усын загталцөөдөг шонгор шувуу авчаад явж байтал Тофын зурагтай 90 сурвалжгүй хуудас байгааг анзаарчихв. Тэр хуудсан дээр Тофыг зугтааг чимэн очиж чамгүй мөнгөн шагнал тавьсан байдаг бөгөөд Сокочийн талаар Тоф дээр очин анхааруулах гэхэд Тоф хариуд нэгж байгаа. Битгий дүүшгээ бүх зүйл санаа зовоо. Хэдүүлээ товтлоондоо зориулж мөнгө өсгөж байгаа гэж бодчих. Энэ мөнгөөр галын усын сайн газрын зүрэг олж аав. Гингүүтээ Соког хагуулдаж байгаад амийг нь тагдлуулчих. За үүний дараа Тоф Соко хоёр ахаад л хүн амтан зайлж байгаад иртэл Катара Тофын талаар гарсан 90 сурвалжлах хуудсыг нь олсон байдаг ба ахаад л Тофыг үгэлж гарлаа. Тэгтэн Тоф Катара тандан чи миний ээж биш гэж хэлэнгүүтээ ахиж ам нээхгүй болтлоо хэрэлдэж өглөө. Гэхдээ жаахан хүүхдүүд үж ямар ч хэрэлдэг юм те. Ингээд удалгүй Анг Соко хоёр Тоф Катара хоёрыг буцаан илрүүлэхийн тулд янз янзын арга сэдэж гарлаа. Эхэндээ Соко Тофын өмнөөс загтлавчиж Катара руу явуулахад тэр дороо баригдлаа. Учир нь Тоф сохор болохоор уншиж бич чадахгүй шүү дээ. Түүний дараа болохоор Соко Тофыг дагуулan ганцаараа ярилцаж гарахдаа ээжигээ алдсанаас хойш Катара түүнийг яг л ээж чиг нь халамжлах болсон гэдгийг нь хэллээ шүү. Тэгтэн Тоф ч гэсэн Катараг өөрийнх нь ээжээс илүү ээж чиг байдаг энэ гэж хэлэхэд тэр бүхнийг Катара маань энэ хоёрын доороос бүгдийг нь сонсож чимээг өхөн уйлж гарлаа хөөрхий. За тиймгүй ангийн төгсгөл эхлэхэд Катара Тоф дээр ирэн эвлэрч хамтдаа маш том ловер хийх санал тавив. Тэр нь юу байсан бэ гэхээр Катара Тофыг барьж өгөн шагналын мөнгийг авсны дараагаар зүхтаах байлаа шүү. Тэгэж Катара Тоф хоёр ярьсан өсөөрөө төлөвлөгөөгөө хэрэгжүүлж Катара Тофыг барьж өгөн шагналын мөнгийг авахар цагдаагийн хэлцээр ирлээ. Гэтэл яг үүндээ энэ зарлал нь манай эдийг алах гээд дайраад идэг дэлбэлдэг нөхрийн тавьсан өрхөж тааран Катара Тоф хоёр хоёулаа баригдан хоригдов. Шоронд орсныхаа дараа Тоф төмрийн шидэ ашиглан шоронгоос ухтах гэж оролцсон ч шоронг модоор хийсэн байсан тул манай хоёр шорондоо гацлаа гэж. Тэр зурд нөгөө нэг дэлбэлдэг нөхөрч одоо Анг Соко хоёрын хойноос хөөж баахан юм дэлбэж тестэлж явж өв. Гэсэн ч удалгүй Катара баахан хөдөлж хөлсөө гаргасны дараагаар усны шидэ ашиглаж модон хаалтыг зүвсэн онгойлгодог ба Анг Соко хоёр дээр гяс явж очин тэднийг аварч чадсанаар энэ удаагийн анги төгсөв. Үүний араас 8 дугаар анги эхлэхэд нэгэн орой манай дөрөв ойн дунд сууж байхдаа баахан аимшигын төгүүд яриа сууж байлаа. Удалгүй Катара ээжтэй тохиолдсон амар явдлын талаар ярьж байтал Тоф гинт уулын дор хүмүүс орилж буу чимээг мэдэрлээ. Тэгтэл яг үүнтэй зэрэгцээд манай эдийн хойноос гинт нэг юмээ гарч ирсэн ээ. Сайн уу хүүхдүүд ээ? Та нарыг айлгсан дуучлаарай. Намайг Хама гэдэг. Та нар шиг хүүхдүүд ой дунд ингэж байж болохгүй штэ гэснэ. Өөрийнхөө дэм буудалд урьж гарваа. Юу хар шөнөөр юу хийж явдаг юм ээ вэ ч одоо жинхэнэ аимшигын кино шүү. За үүний дараа манай дөрөв Хама эмээгийн очиход тэднийг халуун цайгаар дайлж цайгаа хүүтэн байсан байвал яах вэ? Говийн зэрэглээ шиг гэхгүй. Дайлаад тосгонд бүтэн сартай шүн хүмүүс учир битүүлгээр алга болдог тухай сануулж эхэллээ. Тэгснэ араас нь ингэж он. Гэхдээ та нар надтай байгаа учраас аюулгүй гэж хэлэн тайвшруулв. Маргааш өдөр болоход Катара Хама эмээ хоёр жигтэйхэн сайхан харилцаатай болж авахд манай эдэж Хама эмээтэй цуг захмах орж мөрөд хоол хүнс цуглуулж гарав. Энэ үеэр Анг Соко Тоф 3 тосгоны хүмүүс хэрхэн алга болдог тухай нутгийнхнаас асууж гардаг ба ямар нэгэн сахиус тогширч тэднийг хулгайлаад байна гэж бодсон ажээ. Ийхүү хүүхдүүд иргэн Хама эмээгийн дэрсний дараагаар байхгүй хоорондуур нь гэрийг нэгжиж хэрэгтэй мэдээлэл хайж гарав. Тэр үеэр манай хэд дотроос нь амар сэжигтэй уцан хүүхэлтэй нүдтэй таарч араас нь нэгэн түгжээтэй авдрыг оллоо доо. Тиймхүү Тоф Сокогийн өгсөн солирын чулууг хэлбэрт оруулан авдрыг онгойлгох гэж байтал Хама эмээ хурж ирэнгүүтээ би хайрцаг дотор юу байгааг хэлье гэд манай эдийн хойноос хэлв. Дараагийн хэсэг эхлэхэд Хама эмээ өөрийгөө яг үнэндээ өмнөдийн усны овгийн хүн гэдгээ манай эдэд дуулгалаа шүү. Олон жилийн өмнө Хама эмээг залуу байхад галын ус өмнөдийн ов руу дайран бүх усны шидтэнкүүдийг авч явжээ. Тэгэхэд галын ус Хама эмээг баривчлан авч аимшигтай шоронд олон жилийн турш хорьсон байна. Тиймхүү Хама эмээ түүгээ ярьж дуусгаад Катара Хама эмээг тэрвэрэн авч өөрийнхөө ээжийг галын усад алдсан гэхэд Хама эмээ хариуд нь би дахиад өөр өмнөдийн усны шидтэнтэй таарна гэж зүүдлээгүй явлаа. Тийм болохоор би чамд өмнөдийн усны шидийн ёс жайхийг өглөж үлдээмээр байна гэж хэлээд усны шид зааж өгөхөр болчихв. Маргааш нь болоход Хама эмээ Катарад ус гэдэг нь ганцхан гол мөрөн тэнгис талаад байдаг биш агаарт ургамал дотор гээд хаасаагүй байдгийг нь хэлж өглөө. Тэгэнгүүтээ Хама эмээ ойролцоо байсан сараан цэцгийн усыг шидээрээ гарган ирэнгүүтээ амьд үлдэхийн тулд юу ч хамаагүй хийх хэрэгтэй байдаг юм гэж Катара цагж хэлв. Ингээд чөнөөрөө болж бүтэн сар гаргад өгөхөд Анг Соко Тоф 3 явсаар бүтэн сартай шүн хулгайлагдаагүй амьд үлдсэн тосгоны өвгөнтэй ярилцлаа шүү. Тэгэхэд өвгөн сартай шүн зүгээр явж байтал гинт хин нэгэн өөрийг нь алсаас удирдах шиг болж уул руу дагуулж явахыг оролцсон ч нар мантахад иргэн биеэ удирдах зугтааж чадсанаа манай эдэд хэлж өгөв. Тэгтэл яг тэр үед нь Тоф уулан дотор хүмүүс орилж байгааг мэдэрснээ санаж Анг Соко хоёрыг дагуулсан нөгөө уул руу яарвчлан явлаа. Тиймхүү манай гур уулан дээр ирэхэд баахан хоригдсон тосгоны иргэдийг олдог бөгөөд тосгоны иргэдч одоо Хама эмээ тургаалагдсан болохоо манай гурт хэллээ те. Тэр хоорондор бүтэн сартай шүн гарч усны шидээ дээд зэрэгээр ашиглах боломжтой болмогц Хама эмээ Катарад хэрхэн галын шоронгоос оргосноо ярьж өгөв. Хама эмээ галын шоронд олон
нь жил сар хоригдохдоо зөвхөн тэрэг сартай шөнө хүн амьтныг цусаар нь удирдахыг сурсан бөгөөд үүнийгээ цусны шид хэмээн нэрлсэн байлаа. Тийм учраас хаамаа эмээ олон жилийн турш тэрэг сартай шөнө цусны шидээ ашиглан гэмгэн хүмүүсийг хулгайлж байсан бөгөөд ингэж галын усаас өөрийнхөө өс сонзон авч байгаа юм гэж зөвтгөж гарлаа. Тэгэхэд нь Катара хаамаа эмээгийн энэ үйлдэлийг жигшиж цусны шидийг нь сурахгүй гэхэд хаамаа эмээ Катарагийн цусыг удирдан хөдөлгөөнг болгож орхив. Гэсэн ч Катара хаамаа эмээд бууж өгөлгөө тулдаж гардаг ба удалгүй Анг Соко хоёр хүрээд ирэх үед нь хаамаа эмээ тэр хоёрыг удирдан Катара руу дайрах гэж оролдов. Тэгсээр сүүлдээ хаамаа эмээ Анг Соко хоёрыг урд урдаас нь мөргөлдүүлж гэмтэх гэж байхад нь Катара хаамаа эмээгийн цусыг удирдах түүнийг буулган авлаа. Яа. Ингээд ангийн нөхцөл болоход Тоф аваад хоригдож байсан хүмүүсийг судлан авчирч хаамаа эмээг өгч явуулахад хаамаа эмээ огтхон ч харамсан шинжгүй муухагаар инээж баяр хүргэе Катара. Чи одоо цусны шидтэн боллоо гэж хэлснээр Катара уйлж энэ аимшигын анги өндөрлөлөө. Ёо. Ингээд 3 дугаар бүлгийн 9 дугаар анги эхлэхэд Анг Соко Катара Тоф дөрөв хар нарны өдрийн дайралт болохоос өмнө Автагаа уулзах цэг дээр хурч ирэв. Галын улс руу дайрах ажиллагааг эхлэхэд ердөө 4 хоног үлдсэн бөгөөд манай дөрөвч галын улсаар бас сайн зугаалж гарлаа. Гэсэн ч тэр шөнө Анг ердөө 4 хоногийн дараа галын эзэн Озойтой тулдаг болсноо мэдээд олигтой унтаж чадалгүй хар дар зүтлээ. Тэгэхдээ Анг амарлаг ховц сундар өмсөд галын эзний өргөөрөө яваад ортол гэнэт өмд нь алга болчлоо хэмээн зүтэлсэн байлаа. Тэнхүү өглөө болоход олигтой унтаагүй Анг ч одоо тасралтгүй бэлтгэл хийж өөрийгөө галын эзэнтэй тулдахдаа бүх талаараа бэлтгэж Гэсэн ч орой болоход Анг өдөржингөө үхтлээ бэлтгэл хийсэн тул салж унах шахаад эргээд орондоо ороход дахиад л бала хар дарсан зүйдэ зүүдлв. Энэ удаагийн зүүдэн дээр Анг галын эзэнтэй тулдахдаа бүрэн бэлтгэлтэй орсон ч гинт галын эзэн Ангаас тооны шалгалт авах гэж байна гэж хар дарвал яах вэ? Базарвана гэж. Тэр зурт Зуко найз охин Мэйтайгаа сайхан чийлрээ сууж итэл Зуко Мэйс удахгүй болох гэж байгаа галын улсын дайны зөвлөлийн уулзалтын талаар олоо сонсчв. Гол нь Зуко энэ уулзалтын талаар анх удаага сонсч байгаа бөгөөд өөрийг нь ураагүй юм байна гэж бодоод бага зэрэг сэтгэлээр унлаа. Ийхүү өглөө болоход Анг шүнжин унтахгүй байсаар солиорч сэрүүн зүүдэлж эхлэвэ. Тэгж сэрүүн зүүдлэхдээ Анг дээр галын эзэн Озай өөрөө ирэнгүүтээ босоорой Анг чи унтаа довтлооны өдрийг өнгөрүүлсэн байна гэж хэлээд өөрлөө гал турхирсан байвал яах вэ? Үгүй нэрээ. Нойргүүдэд бүр болохоо яж байгаа юм байна л да энэ хүүхэд чинь. Ингээд дараагийн хэсэг эхлэхэд Катара Соко Тоф 3 нийлж байгаад Ангийн нойргүүдлийг ямар нэгэн аргаар эмчилж өгөхөр шийдэж янз янзын аргаар үзэж эхлэвэ. Юун түрүүнд Катара Ангийг саунд оруулж байгаад ёг шиг юм хийлгэж хахад Анг ихэндээ зүгээр исэн сүултээ энэ халуун надаа галын эзэн над руу галт бөмбөл үлээж байгаа юм шиг санагдаж байна гэтэргээд бас солиороод эхлэв. Араас нь Соко хиймэл сахлаа зүүж байгаад сэтгэл засах байдлаар Ангийн дотоод айцыг дарах гэж утсан ч бас л ямар ч үр дүнд хүрсэнгүй хөрхий. Хамгийн сүүлд Тоф Ангийг чулуун дээр хөвтүүлж байгаад амар массаж хийж хахад Анг муухай орилж чарлаад байхаар нь Тоф зарааны үсээр зүү тавиад өгөх гэхэд Анг хайсандаа бүр зүхтагаа явчлаа. За тийхүү тэр шөнө Анг буцан унтах гэж үзэхдээ бүр илүү аимшигтай хар дарсан зүүдийг зүүдлээ дээ. Энэ зүүдэн дээр Ангийг авраг том момо хөөж араас нь галын ордон дээр иртэл Тофийн хүүхэн хараанд байхгүй болж Соко агууд гацаж Катара галж чатаж байна гэд амар юм зүүдэлж өглөө. Тэгээд түүнээсээ болоод Анг хар шөнөөр муухай орлон бусдыгаа сэрэж хайдаг ба довтлооны өдөр хүртэл дахин унтахгүй хэмээн шийдэв. Маргааш өдөр нь болоход Ангийн нойргуудлын солиорлол нь улам даймжирч сүүлдээ Катараг тэврэнгүүтээ сэтгэлээ хэлчээж үнсэж байна энтергээд зогсоогоороо зүүдлээд бүр алж өглөө. Түүний дараа Тоф Катара Соко 3 Анг зориулж галын эзэн Озойтой тулдах сургуульд хэлэхэд Анг ихэндээ гайгүй байсан сүүлдээ Момо Апа хоёрыг хоорондоо тулдаж байна энтергээд хий юм хараад бүр болохоо байж эхэллээ. Ёо. Шараадан дэвтгэр болж байна да. Энэ зурт галын эзэн Озой Зуког дайны зөвлөлийн хурал дээр урьж эцэст нь нэг сэтгэлийг нь амрааж байгаамаа. Нөгөө талд шөнө болоход Соко Катара Тоф 3 Ангд сайхан ордер засч өгөн өтгөн манан энтер тавьж өгөхөд Анг эцэст нэг юм бүх гэгч нь унтаж зүүдэндээ галын хааныг өөрийг нь өмдгөө болгож хаяад бодоо олгож өгснөөр энэ удаагийн анги дуусав. За ингээд 10 дугаар анги эхлэхэд Анг хар нарны өдрийн өглөө маш сайхан эрч хүчтэй цовоос эргэлэн сэрж галын эзэн Озойтой тулдахад бэлэн байна гэж хэллээ. Тэр үед Тоф Ангаас галын эзэнтэй аватарын төлөвөө ашиглан тулдах хэсгийг асуухад Анг хариудна. Азуула намайг аянгаар зохио үед миний 7 дахь чакра хаагдаж сансрын энергиэс тасарсан гэж хариуллаа. Тийм болохоор Анг хүссэн ч аватарын төлөвтөө эргэн орж чадхааргүй болжээ хөрхий. Удалгүй манай хэдийн байгаа арал дээр Катара Соко хоёрын аав Хакодо өмнөдийн усны овгийн цэргүүд болон газрын улсын олон цэргүүдийг дагуулan хурч ирэв. Тэр дунд манай хэдийн нэг болон 20 дугаар бүлэгт уулзж байсан 8 шидтэнгүүд Тофтой уулзж байсан усны үхэр Булчулуу хоёр болон Катарагийн анхны краш Хару Автагаа ирсэн байлаа. Тэдний дунд мөн Сокогийн гар нийлдэг механикч Хүү Тёгийн хамтар ирсэн байдаг ба Анг зориулж шин нисдэг савааг уралсан байв. За үүний дараа довтлооны өмнөх хурал эхэлж Соко цэргүүдэд өөрийн довтлооны төлөвлөгөөгөө танилцуулах чухал үе ирлээ. Гэсэн ч Соко маань танилцуулгынхаа үеэр сандарч баахан ээрч муураа сүулдэ буруу зөрүү юм ярьж харахад аав нь гарч ирэн Сокогийн өмнөөс танилцуулгыг хийв. Сокогийн гаргасан төлөвлөгөө ёсоор манай хэд эхлээд галын улсын нийслэл байдаг арал
дээр хурж очин эргийг низлэн авч нар хэртэл эхлэхээс өмнө хааны ордонд хүрэх хэрэгтэй байлаа. Нар хэртэл болох үеэр бүх галын шидэнгүүд хэсэг зуурт шидэ ашиглах боломжгүй болох бөгөөд хэртэл болох 8 минутын хугацаанд Аанг галын эзэн Озайг буулгаж авах хэрэгтэй ажээ. За энэхүү хурлын дараа манайд дайралтын бэлтгэлээ базааж Аппаг хуйглан Аанг эргэн үсээ усаж аватарын амьд байгааг ертөнц дахинд мэдрүүлэхэд бэлэн болов. Тэр зур Зукоч өргөндөө орж ирмэгцээ найз өхөн Мэйдэ зориулан цагтливч гарваа. Тиймээс дараагийн хэсэг эхлэхэд манайд завиндаа сун явсаар галын улсын хил дээр ирэн тэндээсээ механикчийн зохион бүтээсэн шумбуг жонгоцсон цуун далай доогуур явж эхэллээ. Яава сайхтар юм аа. Шумбуг жонгоцтой. Шумбугчийн санааг Соко анхлан гаргасан ба механикч амжилттай хөлгийг нь хийсэн ч агааржуултыг нь бүрэн шидэж чадаагүй учраас хөлөг аяллаа дунд эргэн далай мандал дээр гарч ирээд агаараа сэлбэх хэрэгтэй ажээ. За энэ хөлөг мандал дээр гарч ирэн агаараа сэлгэж байх зур Аанг галын эзэнтэй тултгаасаа өмнө ингэж юм. Хэрв би буцаж ирэхгүй бол яах вэ гэснэ Катараг үнсчээд яваад өглөө. Романтик зөвлөг вэ хөө. Үүний дараа Катараа болон үлдсэн манай эдэж иргэн хөлөгтэй сун галын улсын нийслэлийн зүг замдаа гарваа. За энэ үзэг солигдоход шумбаг шонгоцнууд нийслэлд ирэн далайн ирэг дээр гарч ирэн албан ёсоор хар нарны өдрийн ажиллагаа эхэллээ. Энэ үеэр галын улс янз бүрийн жад харуулж манай эдийг буулган авах гэсэн ч механикч газрын цэргүүдэд зориулан мүлхдэг агуултай хэлбэрийн танк бүтээж өгсөн учраас тийм амархан ялагдсангүй. Харин тэр хооронд Зуко ээжийнхээ өрөөнд очингуудаа би өмнө нь буруу сонголт хийснээ мэдэж байна. Гэхдээ өнөөдөр би бүхнийг залруулна гэж хэлэнгүүтээ ордноос гарan явлаа шүү. Арай ахаад л Аангийг барина гэж тэнэгдэх гэж байгаа юм биш үсттэй. Зуккогой. Ингээд ангийн төгсгөл ойртоход Хакодо шархтан унахад дайралтын ажиллагааг Соко удирдах цэргүүд нийслэлийн гадна талд ханд тулж ирлээ. Тэр зур Аанг галын нийслэлд очтол ямар ч хүн амтан үзэгддэггүй ба хааны ордон руу явсан ортол галын эзэн Озай өргөндөө байсангүй. Тиймээс Аангийн даалгавар муурдалд ороход Сокогийн удирдсан цэргүүд нийслэлийг хамгаалж буй хааныг нэвтлэн орсноор энэ удаагийн анги төгсөж байгаа юм. За нүрээд бичлэг маань өндөрлж байна. Хар нарны өдрийн үйл явдлыг дараагийн бичлэгээс үргэлжлүүлэн үзээрэй. Өнөөдөр дараагийн бичлэг гэснээс эх 7 хоногт Аангийн ад явдлын маань сүүлийн хэсэг гарах болохоор цуврал маань дуусах алидийн төгсөн байгаа шүү. Тийм болохоор хэдүүлээ удахгүй шин цувралаараа иргэн уулзах байх л да. Харин тэгж уулзахын тулд та бүхэн маань яг одоо лайк болон subscribe тарчих. Ингээл бүх зүйл окей шүү дээ. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол Задлан цэгийн минь сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм 4 төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube-оор YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн 2 дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 4 бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За хичээл нь бол thumbnail master class байгаа маа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн програм гэхүүр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоход хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж хүмүүс таны видео үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт тааруулан өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ 4 хичээлийг Задлан цэгийн минь сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент өргөжлүүлэх үзээрэй.